Та дэс нэг юм асууч. Одоо нэг хүмүүс олон хүнтэй үерхээр наа чи явдалтай хэвээр тэрний экс энэний экс гэдэг чинь. Тим нэг юм навшин юм Монголд байдаг ш. Тэрийг яг юу гэж боддог вэ? 3 сайлах нэ жижөө. Үнтэй сууна гэдэг чинь амар том юм байгаа даа ш. Тэрнээс өмнө ингээд маш олон хүмүүстэй ингээд үерхэж үзээд ингээд тэнгууд Монголд ингээд хүмүүстэй нэг юм 3 хүнтэй үерхснээ за одоо дөрөвдөхнөөстэй ямар ч байсан хамаагүй зүгээр одоо ингээд суугаад ингээд дуусъя. Тэгээд явж ийснаа ингээд айгүйх салдаг. Монгол одоо амар салж байгаа хүмүүс ингээд single love, single mom гэдэг 3 хүнтэй үерхэд ч юм уу за дөрөвдөхтэр за одоо би ч өстой явдалтай болч гэдэг нэр авчих юм байна. Сонио хүнтэй айгүйх үерхэж үзэх хэрэгтэй юм шиг надад санагдаад байхгүй. Тэгээд тэрийн ч гэсэн айгуугаа хүлэн зөвшөөрдөг байх хэрэгтэй хүмүүс нь. Тэгээд энэ хоёр хүн болоогүй л үстэй те ингээд тэнгуү нэг хүнтэй үерхээс салчаал өө энэ саяхан салаад сарж болоогүй дахин хүнтэй явж. Гэхдээ яах юм бэ тэгээд чиний биеэр тэр хүнтэй үерхэд байгаа юм уу? Ингээ хүмүүстэй үерхээрээ хүмүүсээ яг зөв гоё л. зүгээр турчаад үзээрээ тий. Заавал хийх албагүй шүү дээ гэж. Хийсэн ч болно. Тий хийсэн ч болно. Ямар ч нэг